Хаанаас ороод ирв? Босно. За өнөөдөр амралтын өдөр Монгол Улсын ерөнхий сайд бас их улсын их хурлын гишүүн Цогтотор сайд Батнайрын гишүүнээр маань Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо ашиглалтанд тэнцэхгүй орон сууцчлалтын төслийн одоо эхний ашиглалтанд ороод байгаа айлууд дээр бол ажиллалаа. За Цогтотор гишүүн маань өөрөө санаачлаад ерөнхий сайд маань бас ирж өмнө ажиллаж ирсэн. Одоо тэр үеийн баримтаа өнөөдөр ингээд сайд дуусаад манай иргэд маань бас ашиглалтанд ороход ингээд бэлэн болоод байж саяхан улсын комисс бол 2 байран дээр ажилласан байна. За Улаанбаатар хотын хэмжээнд нийт 5551 одоо барилга орон сууц байна. Иргэний зориулттай. Үүнээс 672 буюу 12% дээр нь бол газар хөдлөлтөнд тесрүү гэсэн бол дүгнэлт гарсан. За үүнээс бол 376-ыг нь бол ашиглахыг бүр хориглоод байгаа. За хууль журам заасныхаа дагуу иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгоё гэсэн 204 барилга ашиглалтанд тэнцэхгүй буюу ашиглалтанд тэнцэхгүй учраас дахин орон сууцуулъя гэдэг төсөл хөтөлбөрт бол нийт хамрагдсан. Үүнээс 65% бэлдэлтэй буюу 133 дээр өнөөдөр төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. 2016-аас 25 оны хооронд нийт 39 орон сууц бол өнөөдрийн байдлаар бол ашиглалтанд ороод 40 гэрээний шатанда за 54 нь бол барилга өгсөлт болон буулгах ажил дээр ингээд явж байна. Ингээд цаашид бол бид нар 71 байршил дээр бол сонгон шалгуултыг хийж хотын төвийн ашиглалтанд тэнцэхгүй болсон барилгуудыг бол шинээр ингэж төлөвлөөд орон сууцтай тохироод ийм шинэ орчин үеийн одоо шаардлага нийцсэн орон сууц тэгээд гадна талбай сургалт цэцэрлэгтээ нэм тогтжуулах ажлуудыг бол үргэлжлүүлэхийг шаардлагатай байгаа. За үүнийг бол нийслэлийн орон сууцны корпорац Улаанбаатар орон сууцчууд болон нийслэлийн орон сууцны агентлаг гэсэн 3 газар бол хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Тэгээ өнөөдөр энэ эхнээсээ ашиглалтанд орсон байрлалуудаар манай Цогтотор гишүүн ерөнхий сайд маань ажиллаж ирсэн. Өнөөдөр ингээд дууссан үед нь бас ирж өнөөдөр талбай дээр бол ажиллаа. За үргэлжлүүлээд юу яач юу яач нөгөө манай бас иргэдээс маань өсөлт байгаад байгаа. Иргэд маань одоос туягч за та өөрийгөө танилцуулаад ямар асуудал байгаа хоёлоо чинь үргэлжлүүлээд ингээд ярих юм чинь. За та яг ямар асуудлууд юу үүсэж байгаа вэ? Та нэг сэтгэлээ уулзаад бас манай иргэдийн маань та яг одоо энэ чинь амьдэрдэг байлгүй та өөрийгөө нэг танилцуулаад явжаач ямар хүсэлт байгаа даа нэг дээр тэ. За намайг туяа гэдэг. 90 зуун төрөмс байгууллагын хэрэгүн манай удирдах зөвлөх болон супервизор хэд маань байна. Тэгээд бид хэд маань бүгдөө өмчлөгч оршин суугчтай байгаа. Тэгээ 2016 онд иргэд маань эвлэлтэн нэгдээд ашиглалтын шаардлага хангахгүй дахин төлөлтийн хуулийн дагуу үйлдэлтэй төрийн бас байгууллага байгуулсан. Ягаад гэхээр хуулийн этгээд байжээч одоо хүрэх боломж нь арай илүү нөө хуваараа явахаар чинь жоохон нэг тиймэрхүү байгаад ирсэн. Тэгээ иргэд маань эвлэлтэн нэгдээд хурлаа хийгээд одоо хурлаасаа ингээд маш олон хүн шүү дээ 320 өрхийн 1500-аас 1800 гэдэг юм байна. За энд чинь тэгээд 0-оос 90 гаруй насны тэгээд хурлаа хийнгүүтээ хууль дүрмийн дагуу хурлаа хийнгүүтээ байр байрнаас 2 төлөв сонгосон. Тэгээд яваад бид хэд маань ингээд 2016 оноос хойш тэрнээс өмнө нөх хүмүүс маань ах эгч нараас төлөвлөө явж байгаа шүү дээ өөрхий. Тэгээ нөө ганцаараа хуулиараа явахаар үр дүн байхгүй. Тэгээ хууль дүрм судасны үр дүнгээр хуулийн этгээд байгуулсан явсан байгаа байна. За тэгээд төр засагтайгаа ингээд холбогдоод явснаар одоо төсөл хэрэгжүүлэгч одоо ашиглалтын шаардлага хангахгүй гэж янз янзын хууль дүрм судаллаа. За энэ дээр нөгөө нийслэлийн засаг даргын ажлын алба болон нийслэлийн орон сууцны корпорацийг дурдах юм байх аргагүй. Яагаад гэвэл төр суршил орон сууцнд энд чинь нөгөө ашиглалтын шаардлага хангахгүй гадуур тэнүүл байдалтай, өвчтөе зовлонтой, эмнэлгээс эмдэг дамждаг ийм иргэдтэй байдаг шүү дээ манай. Тэгтэл нөгөө нийслэлийн орон сууцны корпорац говь сайхан дарга маань Сүхбаатар дарга байсан. Сүхбаатар дарга гэж байгаа говь сайхан дарга болоод тэд нар маань төр суршил орон сууцнд хамруулж гисэн. Энэ чинь нөгөө нийслэлийн нөгөө ард иргэдэй гэсэн ажил байгаа байхгүй юу тийм гадуур хоноод явж байгаа. Тэгээ одоо өнөөдөр ингээд ийм гоё ингээд бараг 10 жилийн түүх. Нийт бол Батбагш 2009 оноос хойш шүү дээ тийм 5 оноос. Дараа Батбагч юу аваараа тийм. Уягч энэ байраа сонгоцсон байгаа юу? Энэ хаашаа болж байгаа? 10 дугаар байр. 10 дугаар орцсон уу? Одоохондоо орог байгаа. Одоо дараагийн төлөлтөд байгаа. Тийм. 12 тий 12 сард орно. Тэгэхээр ингээд нөгөө би нөө түрүүн бас хэлсэн байгаа. Төр засагтайгаа өөртөөхөө тийм нөгөө ямар тулгараад байгаа асуудал байна. Тэрийг ингээд өөртөө дуу хоолойгоо цацаад эвлэлтэн нэгдээд ингээд явах юм бол хэрэгжилт ийм үр дүнтэй байд юм байна. Энэ бол юу гэхээр ард эргээд одоо нийслэл дүүрэг одоо нөө гарч байгаа одоо юу тойргийн гişүүд биш зүгээр байдлагддаг. За та нар гарсан ажиллая. Гээд араас нь
одоо ингээд одоо альбом бичиг өгөхгүй л чинь ингээд байж. За юу яач өнөөдрөөс туяагчийн альбом хүсэлтийг авах гэж байгаа тий. Туяагч би дараа нэг хоёр ажилтаа байгаа учраас та би гол нь туяагчтайгаа түрүү бас ярьсан. Туяагчаас хүсэлт байна гэх тэрийг альбом байдлаар илэрхийлчихье гэдэг. За альбом байдлаар хэлэхэд байгаа мэдээж ирээдүйн зур тэрэн бис байгууллага манайх албан ёсны хууль ёсны этгээд болон ийм логотой болон тамга тэмдэгтэй байгаад байгаа. За энэ гоё орчин маань юу болсон? Хуучин кантинаар байлаа. Хүн явахын зайгүй. Кантинаар дээрсэн хүн унж нас. Та тэр байршлуудыг хоёулаа харуулад явж болох уу? Одоо ингээд ийшээгээ явъя. Одоо за ийш нэгэ ингээд явчих тийм. Явчих зүгээр. Ухаалаг хогийн цэг байгаа даа. Ааха. Нийтэд дөрөвдөө марсан юм байна. Ухаалаг хогийн цэгээс гадна одоо энэ нэг хуучин байгаа энэ кантинаар одоо кантинаар нь одоо сүүл хийсэн юм тийм. Одоо шууд тийшээ гэдэг нь хаашаа зүйл маань одоо энэ байна. Аха. За энэ маань одоо манай барилга барахад энэ байгаагүй. Байгаагүй одоо яг одоо ингээд нөгөө хуулиа судалсаар агаад мэргэжлийн бус ч гэсэн барилга хоорондын зай алдагдсан байна. Одоо дараа таныг харахад бол тийм байгаа шүү дээ. Тийм байна. Энэ өргөтгөл зөвшөөрлөг өргөтгөл байна. Зөвшөөрлөг өргөтгөл байсан байна. Одоогоор бол би нийслэлийн хяналт шалгалтын газар бол нийслэлийн засаг даргын ажлын албанд гэдэг ингээд хоёр албан бичиг өгөх. За туяагчийн албан хүсэлт ойлголоо. Яг байлдаа харлаа энэ дахин ашиглалтанд нийцэхгүй орон сууцны шинээр барилгацсан хэлцээр ингээд энэ сэцэн төвгөөд энэ өргөтгөл харагдчихжээ. За энэ асуудлыг бол албан ёсоор өргөдлийн хүлээж аваад би туяагчаасаа ингэж хүлээж аваад энэ шалгах ажлыг бол хууль жуулчдын дагуу хийгээд манай иргэд маань энэ дахин төлөвлөлтийг одоо ашиглалтанд нийцэх орон сууцны гоё бүсд амьдарч байхад энэ дээр бас зөвшөөрлгүйгээр те нийтийн хэлбэр газар руу орсон байгаа эсийг хуулийн дагуу шалгуулж өгөөч гэдэг дээр ингээ албан хүслийг маань би хоошоо бас байгаа. За тэрийг нь яваад нэг мөр үдчихье. За хогийн савыг бол ингэж хийж байгаа асуудлууд байгаа юм байна. Энэ бол жоохон тэгээ нөө хол хогийн сав гэдэг байгаа нь тэр байгаа байхгүй юу? Тий. Английн ялах малах гэдэг юм байна л да бас тий. За иргэд маань бас сүүлийн үед бас туяагч манаас иргэдийн сэтгэлдлийг хэлээсэй гэж бодоод байгаа. Оо иргэдийн сэтгэл маань манайхаа яваарай. Яг хөө тий. Өдөр чинь бос одоо л яг хөө ингэж хараа хүн хэрвээ ингэж нийтийн хэлбэр талбарлуулж зөвшөөрлөө ингэж барилга барина гэдэг чинь нэг талаасаа бизнес бол өөрөө ашиг үйлдэлтэй сайн байгаа. Гэхдээ нөгөө талаасаа энэ чинь одоо би чинь хоттой хөтөмчтэй хотоо сайхан амьдрах хэрэгтэй тий. Тэгэж ингэж өргөтгөөд арчдаг нийтийн гудамж талбайгүй болдог хүүхд тоглох талбайгүй сургууль цэцэрлэгийн зай өгдөггүй. Одоо бид нар чи сүүлийн нэг жил бол хамгийн их тэмцээд байгаа. За тийм байна. Биднээсээ ажил бол бас тэр. Тийм байна. За дараа энэ дээр нөгөө нийт эзэмшлэхээр эн чинь бүр наашаа байсан. Наашаа байсны нөгөө бас ингээд зохисоор матачаа гэдэг ингээд татсан. Тэгэхдээ энэ одоо ингэн. Одоо ингээд манай 7 байнаас гадна тэр Алтас 120 43 энд бас нөгөө 103 гэдэг ингээ байр нийлээд 1200-аад иргэн байна. 1200-аад өмчлөгч маар бүгдөө ийшээ сургууль соёл цэцэрлэг байна. Тэгтэл энэ нөхрийг та хардаа. Ингээд энэ 2005 оноос хойш ингээд та бүр ингээд яг шударга тойроод гар. Одоо энийг л ерөөсөө байхгүй байна. Энэ сэндвич чинь та ингээ хардаа дараа. Одоо энэ юу вэ? Тэгэхэд одоо мөнх харин булгийн захирал хэлсэн. За их чи энийг одоо ингээд орс гарц хийгээд их сайхан болгомоор байна гэсэн. За энэ ингээд таяа шаардаа. За одоо бүр ярих юм бол ийшээ ингээд бүр нүндээ барих орд зай бүх юм байхгүй гэдэг. Та эндээс ингээ хардаа. За ингээд тэгээд нөгөө балиар кантинаар ерөөсөө амиа ичсэн. Нөгөө кантинаар нь байдгаараа байгаад ингээд энэ нөхөртөө бол яг шууд үлэхэд халуул ярмаар байна. Гарцаараа ийшээ ингээ хоёр гарцтай. Тэгээд зүүн тишээ нэг гарцтай, урагшаа нэвтрэх шугамтай байх хэрэгтэй. Тэгээд энэ нөгөө эдгээр газрын ноосгийн газар уртаараа өргөөс нь 2 м гараа болсон. Тэгээд уртаараа саяны фэнж байсан. Бид нар бас зогсоолынхаа тоог нь үлдээд аль бол зөвшөлтсөний зарчмаар шийдчихье гээд энэ багтаа 2 жилийн их хөөцтэй. Тэр нүүргийн газрын албан, нийслэлийн газрын албан удаадараа алтан тоо. За ийм хүү одоо иргэн тойрон манай зүүн талд бас хэд хэдэн хувийн хвшил байгаа. Ойлголцоо явуулчихъя гэхээр боломжтой үүдийг арьсан гэдэг. За юу чи иргэдээ гэж хэлэхэд манай иргэний гаргасан энэ албан хүсэлт байж гэн. Тэгээ үүний дагуу нийслэлийн хяналт шалгалтын газрыг бол ойрын хугацаанд ажилуулж мэргэжлийн дүгнэлтийг гаргая хууль застад байгаа. Хэрвээ зөвшөөрлгүйгээр өргөтгөл хаалт юм хийсэн бол иргэдийнхээ одоо аюулгүй байдал тийм ээ нийтийн хүртээмжтэй талбайн төлөө бол энэ хэсгийг бол чөлөөж хуулийн дагуу арга хэмжээ авах болно. Эхлээд бол хуулийн дагуу шалгалт хийгдэнэ.
За ийм байж байгаа. Тэгээ өнөөдөр ингээд манай иргэдийн төлөөлөөс гарсан ирээдүйн 100 айл нийтэд төс төрийн бас байгууллагын ийм албан хүсэлтийг бас ингээд хүлээж авч байна. За дээрээс нь дарга энэ урд нь энэ газар зохион байгуулалтын албан төгс нийслэлээ. За тэр Батцэг гээд бас тэр бөө кантнер болсон газар байна. Одоо энэ хувь хүний тэр хойно харагдж байгаа. Харагдж байгаа тэр контейнер хүүхдийн номон сан барина гэж газар авсан сурагтай. Аха. Тэгэхэд одоо ингээд барилга зохируулж байгаа. 2-3 сар зогсоосон тэр захирлаа. Одоо энэ дээр яг би ингээд бас юу юм бэ? газар зохион байгуулалтын албанд яг дүүргээрээ өгсөн. Ганц зургийнх болохоор нийслэх юм байлээ. Тий. Батцгийнх нь болохоор би шянс шалгалтын газар ингээд бүгдийг бичсэн. За энэ хоёр нэг өсөлтөө тусдаа юу? Энэ засаг даргаах энэ нөгөө хяналт шалгалтын газар. За ингээд албан ёсоор би иргэдийн төлөөлөөс ингээд 3 үүрэг даалгаврыг шалгаж хууль нийцүүлж бас яхаар ингээд хүлээж аваад байна. За өнөөдөр тэгээд энэ хүрээд лайв өндөрлөчээ. Иргэдийн өсөлтийг бол хүлээж авлаа. Тэгээ ойрын хугацаанд бас шалгаад хууль заасныхаа дагуу шалгаад эргээд бас хариу өгөө гэд. За энэ үгээд ингээд дуусчих тийм. За баярлалаа танд. Танд амжилт хүсье. За. Дарга